That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. Тэгэхээр Украины дайн, за Европ дүүсэд буй энэхүү геополитикийн одоо хүндрэлтэй хурцдмал байдлаас гадна за сүүлийн өдрүүдэд бол одоо бүгд найрамдах Хятад ард улс болон Америк нэгдсэн улс хоёрын одоо хоорондын харилцаа улам бүр ширүүлсэж байгаа нь олон нийтийн анхаарлыг бол татаж эхлээд байна. За тухайлбал гэвэл саяхан бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч одоо олон нийтэд хандан мэдэгдэх үеэрээ за Америк нэгдсэн улсын хүсэж байгаа зүйл одоо хэрвээ дайн юм бол бид түүнд бол бэлэн байна. За худалдааны дайн, тарифын дайн, за өөр бусад одоо ямар ч төрлийн дайн байсан бид нар бол эцсийн үрд тэмцэхэд бэлэн байна гэх утгатай мэдэгдэл хийсэн. За дэлхийн нийтийн анхаарлыг бол маш ихээр татаад байна. За уг нь бол бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс тэр болгон иймэрхүү ширүүн утга агуулгатай мэдэгдлүүдийг бол хийгээд байдаггүй. За гэвч 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп за бүгд найрамдах Хятад ард улсаас импортоор орж ирэх бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийн татварыг 10%-аар нэмэх шийдвэр гаргасан нь бол хятадуудын бухимдлыг төрүүлж за худалдааны дайн улам ширүүлсэх эхлэлийг тавьсан гэж харагдаж байна. За бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс Америк нэгдсэн улс нь Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмж байгаа нь зүгээр л одоо бүдүүлэг аргаа барсан шалтгаан бөгөөд за Трампын энэхүү сүрдүүлэхээс бид бол айхгүй. За Америк нэгдсэн улсын дээрлэхэлт бол бидэнд нөлөөлөхгүй. За бүгд найрамдах Хятад ард улстай бол одоо дарамт шахалт занал хэллийн арга замаар бол харьцах ёсгүй хэмээн нэмж мэдэгдсэн юм а. За энэхүү Америк нэгдсэн улсын зүгээс бүгд найрамдах Хятад ард улсаас орж ирэх одоо импортын татварыг нэмэгдүүлсэний дараагаар бол хятадуудаас зүгээр суугаагүй. За хятад улсын зүгээс бол ерөнхийдөө Америк нэгдсэн улсаас бүгд найрамдах Хятад ард улс руу одоо зөрүүлээд орж ирдэг. За хөдөө аж ахуйн чиглэлийн бараа бүтээгдэхүүнүүдийн татварыг бол бас 10-аас 15%-аар нэмэгдүүлэх одоо эхний шийдвэр буюу одоо хариу арга хэмжээгээ бас авч эхлээд байгаа юм. За ер нь ингээ харах юм бол Америк нэгдсэн улсын өмнөх ерөнхийлөгч одоо Жо Байдны засаг захиргааны одоо бодлогын үндсэн чиглэл нь бол Америк нэгдсэн улсын номер 1 дайсныг бол Оросын холбооны улс гэж бол харж байсан одоо тодорхой хэмжээнд бол харагдаж байгаа юм. За харин шинэ ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс за Америк нэгдсэн улсын одоо гол дайсан гэхүү гол өрсөлдөгч нь за Оросын холбооны улс биш харин за эдийн засгаараа дэлхийд одоо өсөлтөөрөө нэгт байгаа хэмжээгээр хоёрт байгаа бүгд найрамдах Хятад ард улсыг гэж харж байгаа нь бол одоо сүүлийн өдрүүдэд энэ өрнөж буй дэлхийн нийтийг хамарсан геополитикийн шилжилт хөдөлгөөнүүдээс бол тун тодорхой харагдаж байна. За ингээд гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ мэдээч хэрэг хамтран ажиллагч байгууллага болох Австрийн хууль зүйн товчоогоо бол танилцуулж байна. За доор одоо сэтгэгдэл хэсэгт бол Австрийн хууль зүйн товчооныхон линкийг би тавьсан байгаа. За та бүхэн одоо манай сувгийг дэмжиж за бас одоо хамтран ажиллагч байгууллагыг манд дэмжиж бүгдээрээ пэйж руу ороод лайк дараарай гэж хүсье. За юуны өмнө геополитикийн асуудлыг одоо ярихын тулд нэлээд углуургаар нь ярих шаардлагатай одоо хүмүүс тэгж ойлгуулах шаардлага байдаг. За углуургаар нь ярьж хүмүүст ойлгуулахын тулд зайлшгүй одоо өнгөрсөн түүхээс эхэлж одоо товч бөгөөд одоо дистаратаагаар ярих юм шаардлага үүсдэг. За ингэж чадсан үед бол одоо энэхүү одоо контент бэлтгэн хүргэж байгаа контент маань илүү үр дүнтэй илүү утга учиртай болж чаддаг гэдэгт би бол итгэдэг. Тэгэхээр 1949 онд Хятадд Мао Зэдуны удирдсан коммунист хувьсгал ялалт байгуулснаар Гоминданы айран бол бут сохигдож за өнөөгийн Тайваны арал руу зугтснаар Чан Кайшек Тайваны нутагт Хятадын үндэсний засгийн газар буюу бүгд найрамдах Хятад улсыг бол байгуулсан байдаг. За харин тухайн үед Америк нэгдсэн улс нь Тайваны хятадуудыг за жинхэнэ Хятад хэмээн хүлээн зөвшөөрч за Тайваны тусгаар тогтнолыг хамгаалах амлалт өгсөн. За улмаар бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдаад дөнгөж ганц жил өнгөрөөд байтал 1950 онд Солонгосын хойгийн дайн эхэлсэн. За Солонгосын хойгт Америк нэгдсэн улс тэргүүтээ нэгдсэн үндэсний байгууллагын эвслийн айрмын цэргүүд за Дуглас Маккартур генералын удирдлагад дор сөрөг давшилт хийж за улмаар бүгд найрамдах Хятад ард улсын хэрхийн ойролцоо тулж ирсэн. За холбоотны цэргийн эвсэлд дэндүү хүчтэй давшилж байсан тул Мао Зэдун капиталист гүрнүүдийн цэрэг бол бүгд найрамдах Хятад ард улс руу энэ ирчээрээ халтан довтолж магадгүй хэмээн болгоомжилсан. За үүний улмаас 1950 оны 10 дугаар сард Мао Зэдун
За Америкийн нэгдсэн улсыг бол тогтоом барих зорилгоор 300 мянган цэргийг бол Солонгосын хойг руу илгээж, за Хятадын цэрэг анх удаа Америкийн нэгдсэн улс болон барууны цэргүүдтэй бол шууд халуун дан хийж эхэлсэн байдаг. За ийхүү бүгд найрамдах Хятад ард улсын цэрэг орж ирсний ачаанд хойд Солонгосын тавд одоо өөрсдийн фронтыг бол дахин сэргээж, за барууны эвслийн эсрэг үргэлжлүүлэн тулалдсаар эцэст нь 1953 онд нэг юм гал зогсоох гэрээ хийснээр Солонгосын хойгийн дайн бол одоо төгссөн. За нэг ясандаа бол бүгд найрамдах Хятад ард улс болон Америкийн нэгдсэн улсын түүхэн харилцаа за хамгийн анх шууд дайн тулаанаар эхэлсэн гэж хэлэхэд бол буруудахгүй. За энэхүү Солонгосын хойгийн дайны дараагаар Америкийн нэгдсэн улсын зүгээс коммунист одоо Хятадыг олон улсын тавцсанд бол тусгаарлахын тулд дипломат болон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг бол авч эхэлсэн байдаг. За иймд бүгд найрамдах Хятад ард улсын зөвлөлт холбоотой улстай эвсэж, за хүйтэн дайны коммунист блокийн нэг хэсэг болон хувирсан түүхтэй. За мөн Америкийн нэгдсэн улс нь бүгд найрамдах Хятад ард улсыг за нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орон болохоос сэргийлэхийн тулд за Тайваны Хятадыг бол одоо их газрын Хятадын хууль ёсны засаг захиргаа хэмээн үзэж, за барууны холбоотнууд ч мөн Америкийн нэгдсэн улсын уг бодлогыг бол дэмжиж байсан. За гэтэл 1960-аад оноос эхлэн зөвлөлт холбоот улс болон бүгд найрамдах Хятад ард улс хоорондын харилцаанд баг зэрэг бол хүйтэн уур амьсгал бол давмгаалж эхлэх болсон. За улмаар 1969 онд зөвлөлт Хятадын хэвдээр бол одоо 2 ч удаагийн зэвсэгт мөргөлдөөн болсон нь Америкийн нэгдсэн улсын анхаарлыг одоо өөрийн ирэхгүй татаж эхэлсэн гэж хэлж болно. За ингээд Америкийн нэгдсэн улсын зүгээс бүгд найрамдах Хятад ард улсыг за зөвлөлтийн эсрэг ашиглах өөрсдийн холбоотон болгох боломжийг бол эрэлхийдж эхэлсэн гэж хэлж болно. За үүний дараагаар Америкийн нэгдсэн улс одоо Хятадын харилцааны одоо дулаарлын 90 үе эхэлсэн юм. За үүнийг түүхэнд бол одоо пинг-понгийн дипломат харилцаа гэж тэмдэглэсэн. За тухайлбал 1971 онд Америкийн нэгдсэн улсын ширээний теннисийн баг бол за Хятадд анх удаа өргөдөж ширээний теннис тоглосноор за пинг-понгийн дипломат харилцаа эхэлсэн түүхтэй. За энэхүү нөхөрсөг тоглолтын дараагаар Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга байсан Хенри Киссинжер Хятадд бол нууц айлчлал хийж, за Хятад Америкийн нэгдсэн улс хооронд бол одоо харилцаа тогтоох асуудлаар бол анх удаа хэлэлцсэн байдаг. За үүний хариуд бол бүгд найрамдах Хятад ард улс нь нэгдсэн үндэсний байгууллагад бол суудалтай болохыг хүссэн. За Америкийн нэгдсэн улс нь бол мэдээч хэрэг одоо зөвлөлтийн эсрэг Хятадыг бол ашиглахыг хүсэж байсан учраас за бүгд найрамдах Хятад ард улсын энэхүү боловсрыг бол одоо хүлээн зөвшөөрч нэгдсэн үндэсний байгууллага дахь Хятадын мандатыг бол Тайванаас салгаж, оронд нь бүгд найрамдах Хятад ард улсад бол шилжүүлэн өгсөн байдаг. За ингэснээр одоо өнөөгийн бүгд найрамдах Хятад ард улс нь нэгдсэн үндэсний байгууллагад суудалтай болсон. За улмаар энэ үйл явдлын дараа 1972 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон за бүгд найрамдах Хятад ард улсад бол анх удаага айлчлал хийж Мао Зэддунтай одоо биечлэн уулзсан юм. За тэд хамтдаа Тайваны асуудал дээр Хятадыг бол төрөмгийн бодлого баримтлуулахгүй байхаар тохиролцож, за мөн зөвлөлт холбоот улсын эсрэг хамтран ажиллах талаар ярилцсан. За тэдний уулзалт бол бас нэлээд бол үр дүнтэй байсан гэж хэлж болно. За энэ ч утгаараа 1979 онд Америкийн нэгдсэн улс бүгд найрамдах Хятад ард улс хоёр нь за аль бие ёсоор дипломат харилцаа тогтоосон түүхтэй. За гэхдээ тус хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоохоос нэг жилийн өмнө буюу 1978 онд за тухайн үеийн одоо бүгд найрамдах Хятад ард улсын дарга Дэн Сяопин бол одоо Хятадын уламжлалт коммунист эдийн засгийн системийг бол үндсээр нь өөрчилж, за төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих томоохон алхмыг бол эхлүүлсэн байдаг. За энэ нь бол мэдээч Америкийн нэгдсэн улсын хувьд бол одоо маш сайн мэдээ бодж ирсэн гэж ойлгож болно. За энэ ч утгаараа Америкийн нэгдсэн улсын одоо бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчид бүгд найрамдах Хятад ард улс руу яг л одоо борооны дараах мөг шиг одоо асар олноороо хэдэн мянгаараа бол одоо нэгэн зэрэг бол сутгаж эхэлсэн байдаг. За бүр Америкийн нэгдсэн улс нь Хятадын энэхүү одоо шилжилтийг бол дэмжих үүднээс за Хятад улсад бол одоо эдийн засгийн хамгийн таатай нөхцөл, хамгийн том боломж, за хамгийн том давуу талуудыг бол бүгдийг нь олгож Хятадыг бол асар ихээр дэмжиж эхэлсэн гэж хэлж болно. За улмаар хоёр орон дан ганц эдийн засаг гэлтгүүгээр цэрэг армийн салбарт хүртэл одоо хамтран ажиллах олон гэрээнүүдийг бол байгуулж эхэлсэн. За мөн 1986 онд бүгд найрамдах Хятад ард улс нь бол дэлхийн худалдааны байгууллагад эдсэх хүсэлт гаргаж, за Америкийн нэгдсэн улс дэмжлэг үзүүлсэн боловч харамсалтай нь тухайн үед бол эдсэн орч чадаагүй. За гэтэл 1989 оны 6 дугаар сарын 4-ний өдөр
За Бээжингийн одоо Тяньаньмэний талбайд ардчлалыг дэмжигч оюутнуудын жагсаалтыг одоо Хятадын айрам цэргийн хүчээр нухчин дарж олон зуун хүн бол амиа алдсан юм ноцтой үйл явдал болсон. За үүнд мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улс тэргүүтээ барууны орнууд бол бүгд найрамдах Хятад ард улсыг эрс буруу шааж Хятадын эсрэг цэрэг болон эдийн засгийн хоригуудыг бол тухайн үед тавьсан байдаг. За гэвч цаг хугацааны ирэхээр тэдгээр хоригуудын за ганцаас нь бусд нь бараг бүгд шахуу айжмдаа тавигдсан. За харин ямар ганц хориг өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа вэ гэвэл за Америкийн нэгдсэн улсаас бүгд найрамдах Хятад ард улс руу зэвсэг экспорт хийхийг одоо хоригдсан хориг бол одоо өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. За ингээд ардчлалын төлөөх бослохыг дарсны дараагаар бол ингээд шинэ мянган 2000 он бол гарсан. За шинэ мянганы босгон дээр буюу 2001 онд Америкийн нэгдсэн одоо бүгд найрамдах Хятад ард улс нь бол дэлхийн худалдааны байгууллагад бол аль бие ёсоор ирсэн бөгөөд за тухайн цагаас эхлэн одоо зөвхөн Америкийн нэгдсэн улс гэвтгүүгээр өөр бусад маш олон улс орны хөрөнгө оруулалтуудыг бол татаж эхэлсэн. За энэхүү хөрөнгө оруулалтын их давлгаа нь тус улсыг бол дэлхийн аж үйлдвэрлэлийн төв болгож за улмаар Америкийн нэгдсэн улс болон барууны томоохон аж үйлдвэрүүд бол их нутагтаа үйл ажиллагаагаа явуулахаа бодж за үйлдвэрүүдээ бүгдийг нь Хятад руу бол одоо нүүлгэн шилжүүлэх ажиллагаа бол эд өрнөж эхэлсэн байдаг. За Америкийн нэгдсэн улс нь бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн өсөлтийн бодлохоор бол одоо асар хүчтэй дэмжиж байсан ч за 2010 оны үеэс эхлээд Америкийн нэгдсэн улс нь гинтгэн одоо хийсэн бүхнээ эргэж харах шаардлага бол тулгарсан. За тухайн үед бүгд найрамдах Хятад ард улс нь дэлхийн 2 дахь том эдийн засаг. За мөн эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 1-р бичигдэж бүр Америкийн нэгдсэн улсын импортын дийлэнх хувийг бол дангаараа бүрдүүлдэг. За асар том гүрэн болчихсон. Америкийн эдийн засаг бараг Хятадаас тодорхой хэмжээгээр өргөн хэрэглээний бараанууд нь бараг хараат шахуу болчихсон буюу за Америкийн нэгдсэн улсын стратегийн одоо гол өрсөлдөгч болчихсон байгааг бол анзаарсан байгаа юм а. За улмаар 2013 онд бүгд найрамдах Хятад ард улс нь бол нэг бүс нэг зам санаачлах эхлүүлж за дэлхийн нийтийг хамарсан шин торгоны зам байгуулах бол амбицаа зарласан явдал. За мөн өмнөд Хятадын тэнгист бол цэргийн хүчээ хурдтайгаар хоригдлуулж байгаа явдлууд нь бол Америкийн нэгдсэн улсын түгшүүрийг урд өмнө байгаагүй хэмжээгээр бол төрүүлж эхэлсэн. За мөн 2012 онд бүгд найрамдах Хятад ард улсын удирдагчаар Ши Жинпин тодорч за Ши төрийн эрхийг атгасныхын дараагаар бүгд найрамдах Хятад ард улс нь шууд Америкийн нэгдсэн улстай өрсөлдөх стратеги баримталж байгаагаа бол эв тодор зардсан. За энэ үед Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын албаныхан бол одоо Хятадын бодлогыг бол хэдийнэ ойлгочихсон байсан. За ингээд 2016 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп анх удаага ялалт байгуулж бол засаг авснаар за бүгд найрамдах Хятад ард улсыг өөрсдийн стратегийн өрсөлдөгч гэдгийг бол аль бие ёсоор хүлээн зөвшөөрч бол дэлхийн нийтэд зарласан. За гэтэл дараагийн ерөнхийлөгч Жо Байденыг төр барьж байх он жилүүдэд Орос Украины дайн бол эхэлсэн. За мэдээж хэрэг Оросын холбооны улс төрүүлж Украины нутагт халдан довтолсонд бол Америкийн нэгдсэн улс болон барууны орнууд бол одоо Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. За харамсалтай нь Орос эдийн засгийн хоригт орсноор бол өөрсдийн бүх түүхийн эдүүдийг бол бүгд найрамдах Хятад ард улс руу экспортлохоос өөр сонголтгүй болж эхэлсэн. За энэхүү Оросын эдийн засаг айжмдаа бүгд найрамдах Хятад ард улсаас хараат болох бол эхлэлийг тавьж өгсөн гэж хэлж болно. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол тэдний стратегийн гол аюул нь бүгд найрамдах Хятад ард улс боловч за Оросын холбооны улс нь хэрвээ бүгд найрамдах Хятад ард улстай нэг хүнжилд орчих бол энэ нь бол одоо үнэлж баршгүй том стратегийн гамшиг тохиолдно гэсэн үг. За иймээс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсан даруйда за Америкийн нэгдсэн улсын гол аюул бол Орос биш харин за бүгд найрамдах Хятад ард улс юм. За иймээс Америкийн нэгдсэн улс нь цаашид Оросын холбооны улстай зууралдах шаардлагагүй хэмээн тэрээр үздсэн. За Оростой зууралдахдаа тулвал одоо нэг их газар дээр одоо зэрэгцэн оршиж байгаа Европын улс орнууд өөрсдөө бие даасан байдлаар буюу өөрсдийнхөө хүчээр Оростой асуудлаа олж шийд. За бид бол одоо өөрсдийнхөө асуудал буюу одоо Хятадтай асуудлаа шийднэ гэх үнцгөр бол хандаж байгаа нь хэн бүхэнд тодорхой харагдаж байна. За гэхдээ Америкийн нэгдсэн улсын өмнөх ерөнхийлөгч Жо Байдены хувьд тэрээр бас бүгд найрамдах Хятад ард улсад найр тавьжгаад дан ганц Оростой үзэлцээд байсан уу гэвэл бас үгүй. За Байден ч гэсэн бүгд найрамдах Хятад ард улсыг Америкийн нэгдсэн улсын хамгийн том геополитикийн одоо сорилт гэдгийг бол хүлээн зөвшөөрч байсан. За түүний одоо тод нотлохоо нь гэвэл тэрээр Трампын одоо өмнөх бүрийн эрхийн үед эхлүүлсэн Хятадын эсрэг худалдааны дайныг бол үргэлжлүүлсэн явдал юм. За мөн Жо Байден Хятадын технологиудыг бол хязгаарч
хязгаарлахын тулд одоо технологийн дайныг бол ихлүүлсэн. За тухайлбал Хятадын Huawei-г бас харж агсаалтанд оруулсан явдал, за TikTok-ыг мөн одоо хоригт оруулсан зэрэг явдлуудыг бол дурдж болно. За харин энэ удаад Трампын хувьд Байденаас олон зүйл дээр 90 ондоо бодлого бол баримтдаж байгаа нь үнэн. За тухайлбал одоо Америк нэгдсэн улсын энэхүү бодлогын шийдвэрлэлтийн одоо хамгийн тод өөрчлөлт гэхүү одоо шийдвэрлэлт нь бол за Оросын холбооны улсыг одоо орхиод бүх хүчээ бүгд найрамдах Хятад ард улсын эсрэг төвлөрүүлэх одоо энэхүү шийдвэрлэлт хийсэн бодлого гэж харагдаж байна. За Байдены хувьд бол их гүрний амбиц илүү ихтэй байсан учраас тэрээр Орос Хятад хоёртой бол хоёулантай нь одоо зэрэг үзэгдэх бодлого баримтдаж байсан нь бол харагдаж байна. За тэгэхээр нэгэнт нөхцөл байдал ийм байгаа юм чинь за цаашид одоо бүгд найрамдах Хятад ард улс болон Америк нэгдсэн улсын одоо харилцаа за хэрхэн өрнөх боломжтой вэ гэдэг дээр одоо маш том асуултын тэмдэг бол одоо үүсчихдээ байна. Тэгэхээр ирээдүг тааж хэлэх боломжгүй ч одоо тооцоолон таамаглах харин боломжтой. За юуны өмнө Америк нэгдсэн улсын Хятад дахь аж үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд бол Хятад улсаас олноороо гарч энэтхэг Вьетнам зэрэг улсууд руу нүүж байгааг бол бүгд харж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Хятадын эдийн засаг дахь одоо гадны хөрөнгө оруулалт буурч байна гэсэн үг. За гэхдээ Хятадууд үүний эсрэг бол эртнээс улс суурьтайгаар бэлдэж эхэлсэн бас харагддаг. За бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс Америк нэгдсэн улсын аж үйлдвэрүүдээс хараат байдлаа багасгахын тулд за аж үйлдвэрлэлийн салбаруудад бол хэдийнэ өөрсдийн бие даасан үндэсний брэндүүдийг бол эртнээс хөгжүүлж эхэлсэн байгаа юм. За тухайлбал Хятад автомашинууд өнөөдөр борлуулалтаараа бол дэлхийд толгой сохиж байна. За Хятад улсын дотоодод бол өнөөдөр 150 гаруй үндэсний үйлдвэрлэгч автомашины брэндүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд за Хятад дахь барууны болон Америк нэгдсэн улс Японы одоо бүх автомашины үйлдвэрүүд Хятадаас гарчихлаа гэж бодоход за тэд өөрсдийн автомашиныг үйлдвэрлэж за олон улсын зах зээлд бол борлуулан мөнгө олох боломж бол бүрэн хэмжээнд одоо бүрдсэн гэж хэлж чадахгүй ш тодорхой хэмжээнд нэлээд дээгүүр хэмжээнд бол хэдийнэ бүрдээд байна. За мөн электрон борооны салбарт ч гэсэн одоо бүгд найрамдах Хятад ард улс нь бол дотоодын үйлдвэрлэлээ маш эрчимтэй хөгжүүлсэн нь харагдаж байна. За гэхдээ юу үнэн бэ гэвэл өнөөдөр дэлхийн нийтээр маш том Аалзсны тор бүхий одоо эдийн засгийн системд бол холбогдчихсан байгаа. За Америк нэгдсэн улс нь бол бүгд найрамдах Хятад ард улсын бүх бараанд бол хориг тогтоочихвол за Хятадын эдийн засаг бол сүрч олон сая хүн ажилгүй болж бол дотоод зөрчил тэмцэл үүсэж одоо Хятад улс бол хөл толгоогоо автах дээрээ бол тулах нь бол мэдээж ойлгомжтой. За мөн нөгөө талаараа гэвэл харин Америк нэгдсэн улсын дотоодод бас яг эсрэгээрээ худалдаалагддаг одоо өргөн хэрэглээний барааны үн нь бол тэнгэрт хатаж за иргэдийн амжиргаа бол хормын дотор дороотож мэднэ. За иймээс одоо энэ бол яалтчгүй дайн юм. За аль нь бол хохирол амсах нь бол тодорхой. За гэхдээ бол ялагч нь эцсийн эцэст бол бүхнийг хамж авах болно. За дүрэн бол ерөнхийдөө ийм байгаа. За мөн одоо Хятад Америкийн хооронд бол технологийн салбарт дайн бол бүрч илүү ширүү өрнөж магадгүй. За тухайлбал Америк нэгдсэн улсын зүгээс бол Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэл AI, quantum computer, 5G сүлжээ, за батарей, цэник хураагур ийм үйлдвэрлэлд бол одоо ихээхэн хориг тавих дүр зураг бол харагдаж байна. За мөн Америк нэгдсэн улсын зүгээс бол Хятадын технологиудыг өөрийн холбоотон улсуудад одоо үйл ажиллагааг нь хориглож хязгаарлах оролдлогуудыг бол бас хийх байх. За гэхдээ үүний хариуд одоо бүгд найрамдах Хятад ард улс нь бол BRICS болон нэг бүс нэг зам зэрэг одоо санаачлагуудаа ашиглаж за өөрийн зах зээлийг бол бий болгох боломж бас тэдэнд байгаа. За мөн Хятад Америкийн энэхүү харилцаа цаашид улам бүр хүүтэрвэл одоо халуун дайн эсвэл одоо бага хэмжээний зэвсэгт мөргөлдөөн бий болохыг бас үүсгэхгүй. Гэхдээ энэ талаар бол одоо магадлал маш бага, бүр дэндүү бага байгаа боловч за хэрвээ үнэхээр ийм зүйл болох дээрээ толбол энэхүү одоо дайны гэхүү мөргөлдөөний хол талбар нь бол Тайваны арал байх болно. За олон улсын зарим шинжээчдийн зүгээс бүгд найрамдах Хятад ард улсад нь бол 2027 онд бол Тайваныг одоо өөртөө нэгтгэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн үздэг. За гэхдээ Америк нэгдсэн улс бол одоо яасан ч Тайваныг бол Украины нэгэн адилаар бол орхихгүй. За Америк нэгдсэн улсад ямар ч ерөнхийлөгч солигдсон хинч бай Тайваныг бол одоо орхиж зүрхлэхгүй. За учир нь бол Тайван гэдэг нь бол Америк нэгдсэн улсын хувьд бол Украинтай харьцуулах аргагүй маш том геополитикийн хөзөр. За гол нь Америк нэгдсэн улсын эрх ашигт яг энэ цаг үед бол шаардлагатай байгаа хөзөр мөнөөс мөө. За ер нь бол одоо энэ Тайваны асуудал дээр тус улсыг ерөнхийдөө 3 ирээдүй хүлээж байгаа харагдаад байгаа юм. За эхнийх нь бол яг өнөөгийнхтэй адилаар бол Тайван нь одоо байгаа статусаараа цаашид замнах хувилбар юм. За энэ хувилбар бол Америк нэгдсэн улс бүгд найрамдах Хятад ард улс гэх
хоёр хүчирхэг цөмийн зэвсэгтэй гүрнийг бол ямар нэгэн мөргөлдөөнд хүрэхээс бол сэргийлсэн хамгийн зөв хувилбар байж бас мэднэ. За харин дараагийн хувилбар бол Америкийн нэгдсэн улс Хятадын харилцаа улам бүр муудснаар Америкийн нэгдсэн улс нь бол Хятадд одоо геополитикийн дарамт үзүүлэх зорилгоор Тайваны тусгаар тогтнолыг бол хүлээн зөвшөөрөх хувилбар юм. За хэрвээ ийм зүйл болвол энэ хоёр улсын хооронд шууд цэргийн мөргөлдөөн үүсэх эрсдэл асар өндөр болно гэсэн үг. За харин эцсийн хувилбар бол Хятад Тайваныг хүчээр нэгтгэх оролдлого хийх хувилбар юм. За хэрвээ ийм зүйл болвол Америкийн нэгдсэн улс нь бол Хятадын эсрэг цэргийн арга хэмжээ авах магадлал өндөртэй харагдаж байна. За гэхдээ сая ярьсан зүйлс төр одоо нэмж ярих ёстой. За яриаггүй өнгөрүүлсэн маш их зүйлс бол одоо ард байна. Гэхдээ одоо яг одоо бол одоо энэ бүх зүйлийг бол нэг бүрчлэн яриад байх нь нэлээд утгагүй санагдаж байгаа юм. За яагаад гэвэл одоо бүгд найрамдах Хятад ард улс болон Америкийн нэгдсэн улсын хоорондын одоо энэхүү таарамжгүй харилцааны уур амьсгал бол одоо дахин нэг шинэ шат буюу дараагийн шатандаа бол гарч байна. За иймээс одоо альва зүйлсийг ярих нь бол арай эрт. За үйл явдал одоо хэрхэн өрнөх, за хоёр их гүрэн одоо шатрын өрг дээр хэрхэн нүүдлүүдээ хийхээс хамаарч тухай бүртэн нэг бүрчлэн одоо анализ хийгээд ярьсан зөв юм болов уу гэж бодож байна. За ямар ч тач нэг зүйл бас тодорхой харагдаж байгаа нь бол одоо биднийг ухтан ирж буй одоо энэхүү дараачийн 10 жил бол хүн төрөлхтний хувьд одоо геополитикийн асар том шилжилтийн цаг үе. За дэлхийн дэг журам бол одоо шинжлэгдэн тогтож байгаа ийм одоо түүхэн ач холбогдолтой чухал цаг үе бол одоо бид бүхнийг бол тосон хүлээж байна гэдэгт бол маш их итгэлтэй байна. За ерөнхийдөө надад бол нэг ингэх болов гэсэн ерөнхийдөө нэг тийм мэдрэмжийн хан гэхээр зүйл бол баг зэрэг байна. Гэхдээ бас энийг бол одоо шууд яриад байх нь бол утгагүй. Магадгүй одоо миний буруу байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр яг юу болох вэ? Яг нэг баттай зүйлс болсны дараагаар бас ерөнхийдөө цаана байгаа бусад мэдээллүүдээ бол нэмэж ярьсан зөв юм болов уу гэж бодогдож байна. За ингээ ямар ч тач одоо өнөөдрийн дугаар маань илүү за бүгд найрамдах Хятад ард улс болон Америкийн нэгдсэн улс хоёрын одоо түүхэн харилцаа холбоо буюу за энэхүү одоо энэ хоёр улсын хооронд одоо өөрнөд шин шатандаа гарч буй энэхүү хүйтэн дайны за ухтар нөхцөл буюу одоо оршил хэсгийг нь бол та бүхэндээ ингэж ярьж өглөө гэж одоо ойлгож болно. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа дүр баярлалаа.